Монгол үндэстний өв соёл түүхийг түгээн дэлгэрүүлэгч Согоо Entertainment нь Монголын түүхэн зураг баримтаар түүхийг бодитоор өгүүлж, ирээдүйн хойч үедээ үлдээх зорилгоор түүх нэг хором төслийг санаачлан хэрэгжүүлж та бүхэндээ хүргэж байна. Гэрэл зураг 1825-1849 оны хооронд Франц, Германд үүсжээ. Гэрэл зураг үүсэж хөгжөөд удаагүй байхад уран зургийн салбарынхан шууд дург үсэж хүлээж авсан юм. Уран зураг зурхад зохих төвчний авиас чадвар шаардаж байхад уран зургийн ямар ч авиасгүй хүн дээд зэргийн уран зургаас ч илүү хөрөг болон байгалийн гэрэл зураг боловсруулах боломжтой болсон учраас аргагүй бизээ. Энэ үеэс нэг талаас гэрэл зураг бие даасан урлагийн төрөл болон хөгжих, нөгөө талаас уран зургаас ялгаатай гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд уран зурагтай 100 жилийн дан үсгсэн гэж хэлж болно. Энэхүү маргаанаас үзэхэд гэрэл зургийн талаарх зарим баримтыг үнэлэхгүй байсан нь харагдаж байна. Тухайн үед гэрэл зурагч байхын тулд цэвэр мөнгө, гараар хийсэн линз, тасалгаанд хадгалж болох үс гэрэл зургийн аппарат, студ, харанхуй өрөө хэрэгтэй байсан учраас өртөг өнтөртөө даагрын аргаар хөрөг гэрэл зураг боловсруулах нь тухайн үеийнхэн чинэлэг хүмүүс л хийдэг сонирхдаг зүйл байлаа.